Чимбэрэн гүшүүн ерөнхийдөө ингээд санааг ойлгоцсон. Бид нар өнөөдөр энэ цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хилцэх асуудал ярьж байгаа. За миний хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ хилцүүлэг ингээд банкны хороо болон ингээд дараагийн шатанд явхад тэр симуляц дээр бас яг тодорхой тоо баримттай наривчсан зүйл хэрэгтэй гэдгийг бас би хэлмээр байгаа. Тэгэх болохоор та бол нөгөө мэрэгжлийн хүний үүднээс салбарын зовлон гэдэг ингээд хараад байгаа. Гэхдээ аливаа юм чи нөгөө энгийн хүмүүст ойлгомжтой байх ёстой. Нэг талаасаа. Нөгөө талаасаа бас яг эн чинь нөгөө хүн зовж ижил, зовлон туулж ижил, зовж байгаагаа мэддэг штэ. Тийм үстэй те. Тэгэхээр энэ нөгөө жирийн хүмүүс ялангуяа залуучуудад те энэ нийгэм соёл болох талаас нь бид нар бас энийг аягүй сайн хүмүүст ойлгуулмаар байгаа. Тэгжээж олон нийтийн дэмжлэгийг авч иж энэ хууль бас ингээд үр ашигтай зүв болох байхаа гэж бодож байгаа. А зөвхөн таны хууль дээр ч хэлээд байгаа даа биш. Бусад хуулиуд дээр симуляц бас шаардаад байгаа шүү. Тэрийг хэлэх гэсэн.